Сайн уу, шинэ оны минь. За 2025 он дуусч би яг өөрийнхөө 2025 оны санхүүгийн нөхцөл байдал ямар хөө байсан, миний ер нь орлого зарлага ямар хөө байсан бэ гэдэг дээрээ тооцоолол хийчээд сууж байна. Би өмнө нь бол нэлээд тийм үргэлжлэн төрлийн мөнгөө хадгалж чаддаггүй, тэгэл янз бүрийн юм дандаа аваад мөнгөө өвчтөг хүн байсан байхгүй юу. Тэгээд Австралид ирснээсээ хойш буюу одоо сүүлийн 2-3 жилийн хугацаанд мөнгөө ухаалгаар зарцуулж сурсан. Нэгэсэндээ би юм фрүгэл төрлийн хүн болсон байгаа байхгүй юу. Тэр фрүгэл гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ гэхлээр би өмнө нь нэг видео хийжсэн, тэрнийг энэ бичлэгнийхээ доор ч юм ууны газар нь оруулчих. Тэрийг сонирхоод үзээрэй. Тэгээ би яг юм фрүгэл төрлийн хүн болсон юм байна гэдгээ энэ тооцооллыг хийчээд баталгаажуулаад сууж байна. Тэгээ мөнгөө хуримтлуулж чаддаг, санхүүгийн сахилга бат сайтай ийм болсондоо бол би бол үнэхээр баяртай байна. Би болохоор 2025 оны 6 сарын яг 1-ээс эхлээд санхүүгийнхээ одоо нэг бүрчлэн орлого зарлага гаргаж бичиж явсан байхгүй юу. Одоо нэг ширбөх авсан ч гэсэн бичнэ гэсэн үг. За тэгээд яг он дуустал бол бүгдийг бичсэн байна. 25 оны 6 сараас өмнө болохоор би тооцоолол хөтэлдэггүй байсан. Угаасаа 2025 оны 6 сараас өмнө миний орлого бол нэг их тийм тогтвортой байгаагүй. Олсон бүх мөнгөө би дандаа ийшээ тийшээ ингээд шилжүүлчихдэг. Оюутан байхдаа ингээд янз бүрийн одоо за үрг 50 гэхийн ч сайшаа энэ хүн амтнаас ингээд мөнгө авцсан сургуулийн төлбөрийн төрөө төлөх гээд наашаа цаашаа гээд ер нь нэлээд тийм юм болцсон байсан юм а. Тийм учраас яг 25 оны 6 сарын 1-ээс эхсүүлээд би яг цалингаа өөртөө зарцуулаад тэгээ хуримтлал үүсгэж эхлэх боломжтой болсон байхгүй юу. Тийм болохоор би яг энэ өдрөөсөө хойш өөрийнхөө бүх орлого зарлагыг бичээд явъя гэж шийдээд энээс хойш бол тооцоолол гарч ирсэн байгаа. За тэгээд 2025 оны сүүлийн 7 сарын хугацаанд миний одоо зарлагтай хэдүүлээ танилцгаая. За хамгийн бага зарлагаас нь эхлээд явъя. За 2025 оны сүүлийн 7 сард олсон нийт орлогынхоо 0.4%-ийг нь болохоор би subscription үйлчилгээнд зарцуулсан байна. 0.6%-г нь болохоор transportation буюу тээврийн хэрэгслийн зардалд зарцуулсан байна. Энэнд болохоор автобус нь ч орчиж байгаа, такси нь ч орчиж байгаа. Би машин ундаггүй болохоор угаасаа бензиний машины мөнгө гэж байхгүй. Дээрээс нь би ер нь бол аль болох таксидахгүй хичээдэг. Ер нь бол таксиддгүүл гэж бодчих болно. Байнгын автобусаар явдаг. Тэгээд автобус чинь хаашаа ч явсан 50 цент гэдэг байхгүй айгүй хямдхан. Тийм болохоор автобусанд энэ жил маш бага мөнгө өрсөн байна. За тэгээд нийт орлогынхоо 0.7%-ийг би гадуур хоол идэхэд зарцуулсан байна. За ер нь бол би гадуур хоол идвэл айгүй тийм орж үзмээр байсан гоё ресторандаа л орохыг хичээдэг. Тэрнээс биш зүгээр ингээд хаанаас олоод идчих зүгээр нэг бүүргэр ч юм уу те эсвэл өдрийн цайны цагаараа иддэг хоолнууд идэг штэ. Тийм хоолнд болохоор би айл болох мөнгөө өрөхгүй хичээдэг. Дандаа гэрээсээ хоол авч явдаг. Тийм учраас миний нийт орлогын 0.7% зөвхөн гадуур хоол идэхэд зарцуулагдсан байна. За тэгээд эрүүл мэндэд би нийт орлогынхоо 1%-ийг зарцуулсан байна. Энэнд болохоор би хэрвээ эм худалдаж авсан бол энэ орсон байгаа. Дээрээс нь эмчид үзүүлэх юм бол тэр одоо эмчийн төлбөр нь орсон байгаа. Уул нь би даатгалтай болохоор миний одоо эмчид үзүүлсэний төлбөр нь даатгалаас төлөгдчихдөг. Гэхдээ зарим тохиолдолд одоо зарим нэгэн үнэтэй үйлчлэгээ ч юм уу эсвэл жишээ нь би нүдээ үзүүлэе гэх юм бол нүдний эмчид үзүүлэх төлбөр нь даатгалд хамрагддаггүй учраас би энэ мөнгийг бодлоор өөрийнхөө карманаас төлсөн байгаа. Тийм болохоор ийм эмчид үзүүлэх төлбөрүүд нь бас энэ эрүүл мэнд гэдэг хэсэгт орсон байна. За дараачих нь болохоор утасны зардал байна. Утас гэдэг нь болохоор одоо үүрэн холбооны оператор компанид төлбөрдөг утасны планы төлбөр гэх юм уу. Тэр нь болохоор би орлогынхоо 1.2%-ийг зарцуулсан байна. За тэгээд найзуудтайгаа уулзах гадуур гарч ороход болохоор 1.4%-ийг зарцуулсан байна. За дараагийн нэг юм нь болохоор даатгал гэдэг нэг хэсэг орж ирж байна. Австралид амьдарж байгаа гадаад хүн бүр заавал даатгуулах ёстой байдаг. Энэ нь болохоор сайн дурах биш албан журмынх. Тийм учраас би даатгалтаа өнгөрсөн жил нийт орлогынхоо 1.6%-ийг зарцуулсан байна. Хэдийгээр энэ аюу өндөр сонсогдож байгаа ч гэсэн эргээгээд энтэйгээ дүүцгүүч хэмжээний үйлчлэг авч чаддаг учраас аюу их мөнгө даатгалд төлөөд энэ гэж бол боддоггүй. Эргээгээд даатгалаа аюу сайн ашигладаг. Тэрний дараачих нь болохоор 1.7%-аар би хувцас авсан байна. Энэ хувцааг ихтэй би яг сүүлийн 1 сарын хугацаанд л авсан. Black Friday-ийн сейл болон Boxing Day сейлээр нэлээд их шопинг хийсэн. Тэгтээ би нийт орлогынхоо 1.7%-ийг зарцуулсан байна. За дараагийн бүлэг нь болохоор entertainment гэсэн бүлэг байна. Энэндээ би 1.7%-ийг зарцуулсан байна. За entertainment гэдэгт нь болохоор жишээ нь би одоо өнгөрсөн жил Katy Perry-ийн тоглолтыг үзсэн. Тэгэхэд энэ тоглолтын тасалбар нь энэ entertainment гэдэг бүлэг рүү харьяалагдсан байгаа. Энэ мэтчлээ одоо иймэрдүү зардлууд маань entertainment хэсэгт орсон байгаа. Бусад зардалд болохоор би нийт 2.4
4% зарцуулсан юм байна. Энэ бусад гэдэгт юу орж байгаа вэ гэхээр жишээ нь би сэлж чаддаггүй. Тэгэхээр сэлтийн одоо хичээлд явсан тэрний зардал орсон байгаа. Селфи стик ч гэдэг юм уу, одоо микрофон ч гэдэг юм уу, тиймэрдүү юм авахд бас энэ бусад гэдэг хэсэгт оруулсан байгаа. Тэр маань нийт орлогын маань 2.4%-ийг эзэлж байгаа юм байна. За тэгээ би бэлэг авахдаа өнгөрсөн жил нийт орлогынхоо 2.7%-ийг зарцуулсан байна. За энд болохоор найз одоо гэрийнхэн ч гэдэг юм уу, миний ойр дотны бүх хүмүүс төгсөн бэлгэнүүд байгаа. Ялангуяа гэхдээ нийт орлогын бараг 95% нь бол гэрийнхэндээ авсан бэлэг байгаа. Яагаад тэгэхээр би одоо эх жил Монгол явахаар төлөвлөж байгаа. Тийм болохоор сая бас хямдрал болохоор нь хямдралыг далимдуулаад эх жил Монгол явахдаа бэлдээд бэлгэнүүдээ сая авчихсан байгаа. Тийм учраас миний бэлэг гэдэг бүлэг маань нэлээд өндөр дүнтэй дээшээ орж ирсэн байна. Бусад одоо бүлэгтэйгээ харьцуулахад. За тэрний дараагийн нэг бүлэг нь болохоор personal care буюу одоо гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авал энэ хэсэгт оруулж өгсөн. Эсвэл нүрний будаг авбал ийшээ оруулна. Шампунч гэдэг юм уу те ахын бараа мараа тиймэрдүү юмнуудаа personal care гэдэг хэсэгт оруулсан байгаа. Энэндээ болохоор би нийт орлогынхоо 2.8%-ийг зарцуулсан байна. За тэрний дараагаар би шинэ утас болон нэг хідэн технологийн юм худалдаж авсан. Тэгэхээр эдгээр маань нийлээд нийт орлогын маань 3.7%-ийг эзэлж байна. Тэрний дараагаар болохоор хүнс цуглуулалт буюу одоо хоол хүнсэнд 3.8%-ийг зарцуулсан байна. За тэгээд өнгөрсөн жил болохоор би нэлээд олон визтэй холбоотойгоор зардал гаргасан. За хамгийн наад захын жишээ гэх юм бол өөртөө болон ээж аав хоёртоо Америкийн виз мэдүүлсэн. Тэр болгонд хураамж нь 185 Америк доллар байлуу да. Гэх мэтчлэн нэлээд олон ер нь визтэй холбоотой зардлууд өнгөрсөн жил гаргасан. Тэд нар маань нэлээд нийт зардлын маань 4%-ийг эзэлж байна. За тэрний дараагаар би өнгөрсөн жилийнхээ сүүлийн 7 сарын нийт орлогын 6.4%-ийг би түрээсийн зардалд зарцуулсан байна. Австралид угаасаа түрээс айгүй өндөр байдаг учраас энэ нэлийн дээгүүр орж ирж байна. За түрээсийн дараачийн нэг том хувь эзэлж байгаа зүйл нь болохоор аялал гэсэн бүлэг байна. Ирэх жил болохоор би Таиланд руу аяллаар явж байгаа. Тэгээ тэрнтэйгээ холбоотойгоор онгоцны плээ, зочид буудал гээд бүх юмнуудаа захиалсан байгаа. Тийм учраас миний нийт орлогын маань 8.1% нь болохоор аялахтай холбоотой зардалд зарцуулагдсан байна. За сүүлээсээ 2 дахь бүлэг нь болохоор одоо Монгол руу явуулсан мөнгө гэдэг хэсэг нэг бүлэг байна. Энд болохоор би нийт орлогынхоо 16.5%-ийг нь зарцуулсан байна. Энэ болохоор надад яг буцаж ирэхгүй. Гэхдээ би нэг өгөх ёстой мөнгө байсан юм аа. Энэ нь болохоор миний нийт зарлагын 16.5%-ийг эзэлж байгаа юм байна. За хамгийн сүүлийн бөгөөд хамгийн том хувь эзэлж байгаа зүйл нь болохоор хуримтлал. Би нийт орлогынхоо 39.5%, бараг л 40%-ийг нь цэвэр хуримтлалд зарцуулсан байна. Хуримтлал яг биш юм аа, хөрөнгө оруулалт хийсэн. За ингээд өнгөрсөн 7 сарын хугацаанд миний санхүүгийн датаг хараад үзэх юм бол би нийт олсон орлогынхоо 40%-ийг нь хуримтлалд хөрөнгө оруулалт зарцуулаад 1.7%-ийг жишээлбэл хувцас авахад зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бодоод үзэхээр би яалтчгүй frugal буюу одоо мөнгөө химэндэг төрлийн хүн болчихсон юм байна гэдгээ бол ойлгоод байгаа. Тэгээд энэ бол тэгэхээр миний 2025 оны хамгийн том амжилт байсан гэж би бол бодож байна. Өмнөхшгөө одоо ингээл үрлэгэн байсан бол би баг хуримтлал хөрөнгө оруулалт эдэр хийхгүй энэ мөнгөөрөө бүгднгээр нь гоё юм аваад идсэн өмсөө зүүцэн байх байсан бах гэж бодож байна. За тэгээд ямар ч байсан өөрийнхөө одоо энэ санхүүгийн нөхцөл байдлыг, санхүүгийн шийдвэр гаргалтыг одоо санхүүгийн нэгсэндээ боловсрлоо сайжруулж чадсандаа би зөндөө баяртай. Уг нь бол миний бакалаврын одоо диплом чинь мэрэгжил чинь санхүүгийн шинжээч байхгүй юу. Гэхдээ энэ чиглэлээр мэрэгшсэн хүн болгон өөрийнхөө хувийн санхүүг сайн удирддаг гэсэн үг биш юм байлээ л дээ. Би бол зөндөө энэ санхүүгээр төгссөн айгу мундаг компани санхүүг хариуцдаг хүмүүсийг мэднэ. Тэгсээр тэдний яг хувийн санхүүгийн шийдвэр гаргалт нь тийм сайн байдаггүй, ердөөс мөнгө хуримтлуулж чаддаггүй, аймарын хүртэн бэжиж ланд 200 зээлээр авчдаг ч гэдэм үү. Тиймэрдүү хүмүүс бол зөндөө байдгийг бол би мэдэж байна. Тэгэхээр хувийн санхүүгээ сайн удирдах, санхүүгийн боловсролтой байх гэдэг нь санхүүгийн чиглэлээр дипломтой байх гэсэн үг бол биш юм бэлээ. Энэ хоёр бол шал тустай хоёр ойлголт юм бэлээ. За тэгээд ямар ч байсан би диплом авчаад олж чадаагүй хувийн санхүүгийн боловсрлоо сүүлийн 3 жил одоо Австралид ирээд олж авсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд өмнө нь би ердөөсөө зардал нэг бүрээ бичиж тэмдэглэдэггүй байсан байхгүй юу. Тийм болохоор би яг үнэхээр их хэмжээний мөнгө би үрээд байна уу, хэрэггүй зарцуулаад байна уу, эсвэл би яг хадгалж чадчихэв үү гэдгээ ердөөсөө харж хэлж мэддэггүй байсан. Угаасаа дата байхгүй зүгээр ерөхий би тэгдэг гэж надад тийг санагддаг зүйлсээр л бодоод яваадсан. Гэтэл яг ингээд тоо мэдээлэл дээр үндэслээд харангуут би чинь айгүй
ингээд байгаа юм байна, тэгээд байгаа юм байна гэдэг юмнууд айгүй батталгаатай, нотлохоотой л харж чаддаг юм байна. Тийм болохоор орлого зарлагынхаа бүх одоо гүйлгээнүүдийг ингэж бичих дадлыг цаашаад ч гэсэн 2026 27 ер нь бүх ирээдүйдээ ингээд хадгалаад явна гэж бодож байна. За дүгнээд хэлэх юм бол би 2025 оны сүүлийн 7 сарын хугацаанд болсон нийт орлогынхоо 40%-ийг нь яг хуримтлал, хөрөнгө оруулалт чиглэлээр зарцуулж чадсан байна. Энд Австрали гэдэг зарим хүмүүс болохоор Австрали дахь мөнгө Австралидаа л үлддэг гэд яриад байдаг байхгүй юу? Тэр нь яг тухайн одоо хүнээсээ л шалтгаантай юм шиг надад санагдаж байна. Миний хувьд гэх юм бол яг үүндээ оюутан байхад би мөнгө хураах боломж бол үнэхээр байгаагүй. Тэрэн шиг үлгэр бол байдаггүй юм билээ. Яагаад вэ гэхээр айгүй өндөр төлбөрийг сургалтын төлбөртөө зарцуулж байгаа. Дээрээс нь нэмээд одоо хоол, унд, байр, түрээс гэл айгүй олон төрлийн өндөр зардлуудыг гарч байгаа штэ. Энэ болгоны хажуугаар мөнгө хураана гэж бол бараг л байхгүй юм шиг надад санагдсан. Мөнгө олонгуудлаа шууд түрээсэндээ өгөөл хоолны зардалтаа зарцуулаад үлдсэн мөнгөө за дараа сарын төлбөртөө гэж хадгалдаг тиймэрдүү зарчмаар явдаг байсан. Харин надад мөнгө хураах боломж үүссэн шалтгаан нь одоо нөхцөл нь яагаад юм бүрдсэн бэ гэхээр би сургуулаа төгссөн. Тэгээ бүтэн цагийн ажил хийж эхэлсэн учраас надад мөнгө хуримтлуулах нөхцөл боломж нь бол үүссэн. Гэр бүлэрээ эхнэр нөхөртөөгөө байгаа хүмүүсийн хувьд айгу боломжийн байдагч байхыг үгүйсэхгүй би яг сайн хэлж мэдэхгүй байна. Яагаад тэгэхээр би ч өөрөө гэр бүлгүү дээрээс нь хүүхэдгүй учраас хэр их зардалтай байдгийг бол хэлж мэдэхгүй байна. За тэгээд миний өнгөрсөн жилийн санхүүгийн тайлантай танилцсанд баярлалаа. Австралид гэр бүлээрээ амьдардаг хүмүүс маань энд яг ингээд сурангаа ажиллаад эсвэл дан ажиллаад мөнгө хураах, хадгалах боломжтой байд юм уу? Би зөв ярьсан уу, буруу ярьсан уу гэдгийг энэ бичлэгийн доор комент үлдээгээд өөрсдийнхөө туршлагаас хуваалцаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.